За ер нь бол хүн болгонд нэг юм дуртайч гэх юм уу одоо жишээ нь тэр жүжигчин тоглосон байх юм бол тэр киног нь зүгээр ингээд дагаад үзчихдэг ч юм уу эсвэл өмнө нь тоглож исэн кинонуудыг ингээд дагаад хайж аваад үздэг ч юм уу тийм жүжигчд байдаг шүү дээ. Өнөөдөр сонсож байгаа киногоо би нэг тиймэрхүүл байдлаар болоод үзсэн. Гол хоёр дөрүүд нь болохоор дөнгөж сайхан Оппенхаймераараа Оскарын шагнал хүртсэн. За бас мэдээж тэгээд Peaky Blinders энэ төргээд өчнөө л кинонуудаараа алдартай домогт Cillian Murphy маань 29 настайдаа тоглосон бол нөгөө талд нь бас л Notebook, Mean Girls, About Time болон Hot Chick энэ төргээд асар олон романтик кинонуудаараа танигдсан Rachel McAdams эгч маань бас тоглосон. Ер нь бол бас яг аимшиг кино биш гэсэн Google тэгэхээр бол ингээд одоо horror thriller гэж хэлээ л дээ. Гэхдээ за ямар ч байсан те нэг тийм ийм Red Eye гэдэг нэртэй кино байд юм байлээ. Зөвхөн жүжигчдэн гэлтгүү найруулагчаар нь хүртэл Scream, The Nightmare on Elm Street за бас тэгээд яг хуучны Hills Have Eyes буюу 1979 оны Hills Have Eyes гэх мэт домогт аимшиг кинонуудыг бидэнд өгсөн. Домогт Wes Craven ах маань бас ажилласан гэхээр яалтчгүй л миний сонирхлыг бол айгүй их татсан байхгүй энэ кино. Гол нь Bella Wes Craven ахыхаа кинонуудыг ихэнх нь л маш сайн мэддэг хэрнээ яг энэ киног бол бүр ерөөсөө харж байгаачгүй, үзэж байгаачгүй, бүр трейлерыг ч үзэж байгаагүй юм байлээ. Тэгээ үзэхдээ ч гэсэндээ яг трейлер энтрийн үзэлгүйгээр харанхуй орсон болохоор мэдэрсэн мэдрэмж нь бас их аятайхан л байсан. За тийм байна да. Тэгээ өнөөдрийн маань дугаартаа Pizza Hut сайхан хамтран ажиллаж байна. Хэдүүлээ бүдүүн хүүхдээ сайхан бүжиглүүлээд тэгээ киноныхоо үйл явдал руу гарцгаая. Зүгээрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харсан чинь масуур нь ганцуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй bad bitch зурагч энэ төгс чамд хэл хүүхс мөр шүт. Тэгэхээр кино маань Rachel McAdams-ийн тоглосон нэг буудлын менежер ч юм уу эсвэл ямар ч байсан ажилдаг буудлаа жоохон өндөр албан тушаалтай гэж хэлж болохоор Lisa гэж эмэгтэйгийн дүрээр хэлж байгаа. Буудлынхаа ресепшн охинтой ажлын дуудлага хийнгээ онгоцондоо амжчих гээд айгүй яаруу давчуу явж байхдаа дахиад бас хажуугаар нь аавтайгаа ярьж амжуулаад ер нь л үнэхээр л завгүй амьдралын хэм маягтай л эмэгтэй байгаа юм л да. Аавынхын дүрд бас мэдээж сүүл гарсан Succession 4 оны Troy за тэгээд бас 86 оны Manhunter дээр Hannibal Lecter-т тоглодог домогт Brian Cox ах маань тоглосон байгаа. Ямар ч тааш Lisa аавтайгаа ингэж утсаар ярьж агаад онгоцоо хүлээж авах зураа Cillian Murphy-гийн тоглосон Jackson гэж нэг айгүй мэдрэмжтэй айгүй сайхан яриа хөрөөтэй. Тэгээ бас угаасаа Cillian Murphy-тэй амар царайлаг бүр үнэхээр сэжгийн царайлагтай тусаараа тэгэл тэм залуутай танилцаад ханинда юм ууд суудгийн. Угаасаа л маш чадварлаг хоёр жүжигчин учраас энэ хоёр дүрийн харилцаа нь бүр үнэхээр л амар смут яг л нэг юм нэгэндээ тохирсон хосуучиг тийм айгүй хөөрхөн байдаг байхгүй. Jack анх удаага Лизатай юм ярьж сууж байгаа хэрнээ яг уух дуртай коктейлийг нь зөв тааж магаад шууд яриа мараа амар нийлж мэлээд зүгээр л бүр ингээ та хоёр зүгээр шууд ингээ өсөлцчихэж гэж хэлчмээр амар гоё chemistryтэй байгаа гэдэг байхгүй. Тэгээ дааж харамсалтай нь нислэгийн цаг нь болоод манай хоёр салж байгаа. Дараа таарах байлгүй дээ гэдэг онгоцондоо сууцгаасан чинь ягаад ч юм ямар нэгэн азар манай хоёр яг зэрэгцээ хоёр суудал дээр суух тасалбартай байсан байж тааруул яах вэ? Үргэлжлүүлэл өстой янз бүрийн яриа суудаг юм байгаа сте. Тэгээ Лиза бас хөөх юм нь онгоцонд нэх явж чаддаггүй тийм айдастай гэх юм уу да тийм юм байлээ. Тэгээ Джекс амар хөөхөн тэр айдсыг мартуулах гээд онгоц хөөрч эхэлж явах үеэр өөр юм ярьж ингээ сэтгэлийн тайвшруулж майвшруулаад зүгээр. Амар хөөргөө. За гэхдээ ингэж хөөхөн байж ирсэн аа. Джекс нь гинэж шал өөр хүн шиг болоод зүгээр нэг тохиолдлоор хажууд нь суугаад таарсан хүн биш гэдгээ илчилдэг. Чи яг одоо буудлын руугаа залгаад Charles Keefe-ийн өнөөдөр буудлах 3825 тоотын VIP өрөөг нь 4080 руу шилжүүлэх юм бол би аавыг чинь алах гээд гэрийнх нь гадаа байж байгаа ажилтнаа зогсооно гэдэг итгэхийн аргагүй өгүүлбэрийг хийлдэг. Ямар нэгэн улс төрийн томчуудын л бохор хэрэг юм шиг байлээ. Тэгээд тэр Charles Keefe гэж нөхрийг буудалтай байхад нь алах гээд өөрөг нь солих шаардлагатай болсон болохоор одоо энэ Jackson гэж тагнуулж Lisa-г маань бүтэн 7 хоногийн турш дагаж мөрдөж судалгаа хийж агаад өнөөдөр ааваар нь барьцаалж тэр Charles Keefe-ийн өрөөг нь солиулах зорилготой байсан болж таарж байгаа. Мэдээж бүр Lisa яхаа мэдэхгүй паникнд ороод бөөл юм болж байгаа шүү дээ. Хэдий аавыгаа ормаар байгаач гэсэн тэр Charles Keefe гэж улс төрчийг маш сайн таньдаг, сайн хүн гэдгийг мэддэг. Тэгээ бас дээрэс нь хамгийн гол нь өнөөдөр тэр Charles Keefe нь их нэртэйгээ болон бяцхан хоёр хүүхэдтэйгээ тэр буудалд нь буудалнаа гэдгийг мэдж байгаа болохоор үнэхээр л яхаа мэдэхгүй л болчихж байгаа. Jackson дахиж нэг тайлбарлаж хэлээд маш амархан ажиллаа. Чи зүгээр буудлынхаа ресепшн охин руу залхаал Charles Keefe-ийн өрөөг 4080 руу шилжүүлээл болоо. Тэгээл аав чинь амьд үлднэ гингүүтээ онгоцны утсыг нь гарт нь бариулаад тахдаг. Тэгээ онгоцны утсанд нь нэг хальт сүлжээ өгөн тасардیں۔ Тэгээ яг тэр үеэр нь худлаагаасаа нөгөө ресепшнтэйгээ ярьж байгаа болж жүжиглэх гэж үзсэн ч гэсэн Jackson угаасаа тагнуулын төлөлийн хүн тэрийг мэдээд барьчилгүй яах вэ? Сүлжээ нэрхийг хүлээх зураа нэг эмээгийн номон дээр нь туслаарай гэж бичих гэж ч үзлээ. 0 дотор орохдоо толон дээр нь тусламж гуйсан юм бичих гэж ч үздэг.
Гэтэ яалтчгүй л Jackson Lisa-гаас нэг алхмын урд байгаа тэднийг бариад идэв. Сүүлдээ бүр за чи ингэж янз бүрийн юм сэдэж яхаар зөөгчд нь хэлээд Pizza Hut-ын пицца захиалаад хоёулаа идья гэдэг. За тэгэхээр Pizza Hut-аас 7 хоног болгоны 3 дахь өдөр ингээ урамшуулалт хамрагдаж янз бүрийн бүтээгдэхүүн авч идээд хайнаа аялах одоо эрхийн эзэн болох боломжтой байгаа юм байлээ. Pizza Hut Монголигийн 10 жилийн оюун жил тохиож байгаа. Тэгээ энийгээ тохиолдуулаад 17 хоног дараалж 7 хоногийн 3 дахь өдөр болгон том урамшууллууд зарлаж байгаа юм байлээ. Жишээ нь түрүү 7 хоногийн 3 дахьад явсан урамшуул нь болохоор салбар дээрээс худалдан авалт хийхдээ 45 мянган төгрөгөөс дээш үндсэн вакцины худалдан авалт хийх бүртээ 10 мянган төгрөгийн эрхийн бичиг авна гэдэг урамшуул байсан байгаа. Бид нар хайнаа явах эрх нь яг яах вэ гэхээр яг одоо энэ 17 хоног үргэлжлэх урамшуулалт хамрагдаад бүтээгдэхүүн авсан одоо баримтаа одоо description дээр харагдаж байгаа линк за эсвэл одоо яг энд харагдаж байгаа QR кодыг уншуулж орж бүртгүүлээд тэгээд тэр баримтаа бүртгүүлсэн хүмүүс дундаас хайнаа явах эрхийг эзэн нь тодорно гэсэн үг. Зүгээр л ерөөсөө том урамшуулалд оролцоод тэгэнгүүтээ тэр урамшуулалд оролцсныхоо төлөө дахиад хайнаа явах эрхийг эзэн болох боломжтой л гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм болохоор та нар маань сайхан Pizza Hut-ийн Facebook пэйжийг дагаад дараагийн лавг гаргийн урамшууллууд нь яг ямар урамшууллууд байхыг хараад оролцоод баримтаа бүртгүүлээд яваарэ. За тэгээ удалгүй өнөх удасныхан сүлжээ орж ирснээр яалтчгүй л өөр аргагүй байдалд ороод Лиза өнөх ресепшн рүүгээ залгаж Чарльз Кифийн өрөөг нь солиод 4080 руу оруулаад хаа хэмээн хэлдэг. За би ингээ хэлсний чи хийчлээ. Хүн рүүгээ залгаад аавыг минь зүгээр орхиотхоо гэхэд хоёулаа онгоцноос буусны дараа Чарльз Кифийг алчлаа гэсэн дуудлага надад ирж ижил чиний ажил дууснаа. Тэгэхээр угаасаа манай хүн намайг аавыг чинь ал гэж хэлтэл аавыг чинь алахгүй хүн болохоор битгий санаа зовоо. Дугаал яв гэд нэстэ өргөжлүүлж байгаа. Яг энэ үеэр нь Чарльз Киф гэрийнхэнтэйгээ завас бөөн бие хамгаалагч нартайгаа буудалд нэрж байгаа. Мэдээж тэгээд ресепшн нь өрөөг нь ингээ солихоор басан тухайга хэлэхэд хэдий жоохон сэжгэлжсэн ч гэсэндээ Лизаг тэм шийдвэр гаргасан юм байна гэдгийг сонсчоод за Лиза тэм шийдвэр гаргасан юм бол зүгээрээ итгэл даахаар найдвартай бүсгүй байгаа гэд тэр 4080 тоотын өрөө рүү нь яваад орчдөг. Манай хоёрын жонгоцсон газар даад Чарльз Кифийг алах хүмүүс нь ч гэсэн далайн дунд байршлаа эзлээд бэлэн болцсон байх үеэр Лиза халаасандаа нууцсан байсан үзгээ Jackson-ы хоолонд зоогоодхдгийг. Хамаг урдараа л онгоцноос ухтааж гараад Jackson-тай бүр бөөм болж муур хулгана болж хөөцөлдөж эцэст мултарч чаддаг. Тэгээ улмаар таарсан нэг random машина хулгайлаад явах замдаа gas reception рүүгээ залгаад бүр яг одоо өөрөө гүйж очоод Charles Kifийг өрөөнөөс нь гаргаатхаа хүмүүс түүнийг гэр бүлийнхэнтэй нь алах гээд байна гэд хэлдгийм. Тэгэж хэлчихэд аав руугаа залгасан ч дааж удасныхын цэнийг дуусаад унтраадахдаг. Тэгэхээр одоо өөрөө очихоос өөр ямар ч аргагүй болчихж байгаа. Энэ үеэр Лиза айл хизээний аавындаа очсон. Өнөөх алуурчин голж харангуйтаа очиж мөргөөд алаа ичдгийг. Ашгүй аав нь ч гэсэн амьд байж тараад цагдаа дуудсан байж тараад тэгээ цагдаа нарыг ирэхийг хүлээнгээ жоохон тайвширч суухдаа ресепшн рүүгээ залгаснаар Чарльз Кифийн гэрийнхэн бие хамгаалагч нар гээд бүгдээрээ л амьд үлдсэн тухай нь олж мэддэг. За тэгээ бүх юм сайхан боллоо гэж хэлсэн чинь Jackson яаж агаад чим араас нь хөөгөөд гэрт нь үрээд ирсэн аавын ухаан алдуулсан байдгийн. Тэгээд дахиад бөө юм болж дээд давхраар доод давхраар гээд баахан л муур хулганддаг ч гэсэн яг үнэндээ Jackson танихгүй газар байгаа. Лиза харин болохоор эсэргээрээ багада тоглож өссөн байшиндаа байгаа гэдэг ялгаа гарч л байгаа юм л та. Амжилттай зугтааж зодолдож сүлдээ за бараг л алуулах шахсан ч гэсэн аав нь ухаан орж сэрээд Jackson-ыг буудаад алчилгүй яхав. Уг нь бол Jackson араас нь хөөгөөд анх орж ирэхдээ л аавын шууд алчиж болох байсан ч гэсэн Лиза дүж санаад гэх юм уу да тий албаар аавынх нь нүдэн дээр Лизаг алнаа гэж одоо юм мэрэгжлийн бус emotional маягаар сэтгэлгээгээр одоо ажилдаа хандаад тэгээ одоо тэр нь өөрийнх нь эсрэг ажиллаад өөрийнх нь өхөл төрөвчж байгаа юм дээ. Ямар тааж ингэж бүх юм аюулгүй болсноор Лиза буудлын руугаа очиж ресепшны охинтойгоо уулзаад завс Чарльз Киф өөрийн биеэр тэр хоёр дээр ирж гүн талархлаа илэрхийлснээр кино маань дуусж байгаа маа. За тийм байна. Тэгээ энэ кино маань кредит хэсгийг оруулгүйгээр тоолох юм бол 1 цаг 16 минутын урттай кино байсан. Тэгээд миний тоосноор бол 3 цочоод хэсэг байлаа. Тэгэхээр хэрвээ та энэ киног бүтнээр нь үзэж байгаа бол дунджаар 25.3 минутанд нэг удаа зочих нэ. За окей. Тэгээ өнөөдрийн мэдлэгийн дөрөв өндөрлж जैन. Тэгээ угаасаа нэг яриадах юм байхгүй л үү. Байхгүй те. Тэгээ байхгүй. Сайхан амраарай. Гоё зүүдлээрээ. Bye bye. Жизахан ихтэй baby do you miss me? Чи балхан гихтэй хондох чүний мүсгүй. Би дурлан гихтэй хайрлахгүй бүсгүй. Миний шүнүүд